Сая одоо юун дээр буруутсан бэ гэхээр шууд бургасыг тайрсан байхгүй. Тайрч болохгүй. Тэрийг үндсээр нь аваад өөр газар суулгах. Мөн үү? Одоо яг тэр барилгажилтын нөгөө бүс рүүгээ суулгах. Гэх мэтлэн байгаль хамгааллын асуудал нь их тодорхой баймаар юм бэл. Байгаль хамгааллын энэ шинжилгээ ухаан ч өөрөө хөгжсөн шүү дээ. Тийм учраас бол яг энэ байгаль хамгааллын асуудлаа зөв бариад явах юм бол бидний дэд бүтцээс чухал зүйл байхгүй. Хоёр тал болоод иж ерөөсө болохгүй. Байгалийн хамгаал дэд бүтцээ тавь. Тийм биз. Нэгвэр хэлбэл Монголд нэг юм хийх гээд нөгөө юм харлуулдаг. Эсвэл нөгөө юм хийх гээд нөгөө юм унгадаг. Ийм байдал их буруу яваад байна л. Тэгэхээр ширээний ард суугаад байгаль хамгааллынхаа төлөвлөгөөг дахиж хараад байгаль хамгааллын асуудлаа их чухалчилж туулгуулчаа одоо бидний бас нэг амин судас шүү дээ. Яг л энэ төрийн энэ дунд доод шатанд ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлага сахилга бат ямар сул байгааг л энэ байгаль хамгааллынхаа төлөвлөгөө өнөөдөр усны газар төлөвлөгөө нь очоогүй байна гэхээр айгүй тийм ажил хийхгүй байгаа байхгүй. Иннээс нь болоод ус төрчт нь муудалцаад байна. Би бол аль нэг талд нь гарахаас илүүтэйгээр байгаль хамгааллын асуудлаа нухацтай ярих, үндэсний их үүсвэрийн асуудлыг маш тодорхой шинжилгээ ухааны төвшөнд нотлох, тэгээд хурдны замаа барих гэдэг энэ зүйл бол ийм үе шатаагаар явах нь зөв байна л гэж харж байна. Тийм дараа нь одоо хурдны замаа барих гэдэг иргэдийг төрөхрээд чагсаал цуглаа хийгээд байдаг. Энэ дээр тань юу гэж байна? Энэ байж болох зүйл юм уу? Ер нь бол их хариуцлагатай албан тушаалтан хүн болоод хариуцлагатай байх хэрэгтэй. Би тэр хүний төвжирлийн асуудал шийдэх гэж явж байгааг дэмжиж байгаа шүү. Маш сайн байна. Нөгөө талдаа энэ асуудал дээр сэтгэл дундуур байгаа байгаль хамгааллыг гэж байгаа хүмүүсийнхаа асуултанд гүйцэд хариулах нь бас үүргэн шүү. Тэ? Аль алийг хийх хэрэгтэй. Тэгэхгүйгээр байгаль хамгаалагч надад хамаагүй төвжирэл бууруулах нь миний үүрэг гэж болохгүй. Улаанбаатар хотын экосистемийг би ингээд алдагдуулахгүй байж чаднаа. Тэгээд дэд бүтцээ барья гэдэг ийм л зүйл баймаар байна л.